Цагаан сар. Энэ жил та хэд маань мөнгө төгрөг хэрэг олвдоо. Би ч яг цагаан сараар бас л ойнс бэлгийн давах юм чингээл төгжрийн дунд таал айл хэсэж золхондоо гэж бодоод гарах гэсэн чин харин надад тогоо өгөөд имэдэд туслах гэд үлдээчихлээ. Өн эртнээс уламжилж ирсэн тогоо барьдаг хүндэт ажлыг надад итгэж даатганаа. Уун цагаан сараар айл хэсэж оймсныхоо жилийн хэрэгцээг хангадаг байсан чи энэ жил ч оймсгүй явах нь дээ. За тэгээд өмнө хизээш тогоо байрж үзээгүй би чи сандраал яахаа мэдгүй галтоогоор зөндөө иргэлдээл. Имээгээсээ хизээ хүн ирэх вэ гэсэн чи мэдгүй ээ л гэж байна. Тэгэл дахиад галтоогоо хэд хэд эргүүл сандарч гүйж байгаа дахиад асуусан чи бас мэдгүй л гэж байна. Өглөө ээж болохоор хөргөгчөнд энийг тавиараа гэд баахан хоол салаад жимснүүд байсан тэгэл би тэрийг нь одоо шийдчлэх гээл хөргөчөө байн онгойлгосон л доо. Тэгэхгүй л сандарсандаа мартчих гадс. За тэгээд имээ миний хүү гараараа хүн ирж байна тусаж ав гээл. Тэгэхээр за одоо л миний цаг ирлээ. Үүний тулд би энэ олон жил бэлтгэгдсэн гээл сэтгэлээ бэлдээд бөксөө чангалаад тэгэл гарсан. Нэг их хүүтэйгээ ирж байна. Амар олон хүн байх үгээ санаа зовжсэн чи ашгүй хоёр хүн байсан. Тэгэл гэртээ дагуулж ороод би чи Монгол цамцаа өмсөөл цай майгаа тавиал, аяг тавгнуудаа тавиал. Тэгэл ээж хэлсэн бүх юмыг тавиад. Мэдээж хүн ирсэн юм чин золгондоо гэл газартаа өмсүүлэн ялуураад. За хүүтэй нь болохоор гараа дээр нь тавиад За тэгээ буузаа тавьдаг ч юм уу гэ буузаа гаргаж ирээд. Тэгсэн чи харин цай ягалж өгөхөө мартсан байдیں۔ Хамаг юм гаргаснаа. Тэг яаж ингэж удцсныхан дараа цай ягалж өгөх юм уу гэж бодоол. Нууцаар ягалждаг ч юм уу мөө гэж байгаа. За 90 хүн зөрөгтэй бол чун жицэг галдан гэж бодоол. Шулуухан очоод. Игчээ аяг нь аль нь вэ цаа ягалчээ гээл тэгсэн чи нөгөө их чинь зүгээр өөртөө ягалчээ. Баярлаа. Яасан сайхан хүү вэ гээл тэгсэн чи би ч урам орол. Яа. Тэстэ буузыг амар гой тавиад өгье. Тэстэ бүр мэрэгжлийн сэвэд өгье гэж бодоол. Буузаа тавьчих уу гэд асуусан чи одоохонд яах хүмүүс ирж байгаа нэг мөсөн идийгэл. Тэгэл бэвэн хоёр хүн гэж утсан шүү дээ. Олон хүн байвал одоо яана гэл. Тэгэл галтгооргоор орлоо. Хоёр хүн зориулж тавьсан буузаа ширтэл халтхан эм орсон юм. За тэгээд нөгөө хүмүүс нь ч ирээд за энэ удаа яг цайгаа мартахгүй гээл бодож байгаа л аяалал өгсөн доо. Тэгэл жинхэнэ буузаа тавиал минутаа харж хүлээгээд гаргаж ирж тавиал. Тэгсэн чинь сэвхээ марцсан байт юм да. За явах. Уур гарсан бууз бүр сүртэй харагдана л та гэж бодлоо. Тэгсэн чинь хүмүүс баярлаа имэдэд тусалдаг яасан сайхан хүү вэ гээл. Тэгэхээр за дахиад бууз тавиад өгчдөг ч юм уу гэж дотроо бодоол. Ямар сайхан хүмүүс вэ? Ийм сайхан хүмүүс байна да. Буузаа өгсөн ч яах вэ? Тэгэл нэрээ золгохоо марчиж гээл бүгдэнтэй золгоо. Тэгсэн чинь нэг ах май тамхил гэд хөөрөг өгж байгаа. За ёсолгоод нэг тамхил чий гээл тэгсэн чинь амар их хөнөрт ч тий. Хамарлуу баах нэг орол. Тэгээ шууд нүүр улаагаал. Яг найдаач готлохгүй тэгэл зүг юм шиг царайлал 0 руугаа гүүгээл. Тэгээ 0 дотор баахан найдаж байгаа буцаж гарахтаа яг л 0 орсон юм шиг царайтай гарч ирсэн л дээ. Ер нь 0 ороод гарч ирсэн царай гэж байдаг ч юм уугүй ч юм. За тэгээд хүмүүс нь удахгүй явах гэжсэн болохоор эмээ маань бэлгээ өгөхгүй л бэлдээл би чинь бас давхар бэлэг сонгоход нь туслаад нэг их чирээл надаа бэлэг өгч гинэ. Үгүй би чинь айл хэсгээл бэлэг авдаг хүн чинь тий тогоо барихаар бас бэлэг авдгаа гэж бодвол амар баярлал аваад тэгсэн чи цаана нэг бүүнд өрсөн юм чинь зургаад даруулъя. Алуу миний дүү зураг дараад өгөөч гээл. Тэгэхээр би яараал бэлгээ яг хамгийн ойр байсан газараа тавиал. Тэгэл зураг татчаал хүрээд ирсэн чи байхгүй. Тэгэл эргээд тарсан чи харин эмээ маань бэлэгнүүтэй хүмүүс тарааж идэв. Би чинь дотор гэж бодоод нөгөө хүн өгсөн бэлэг нь эргүүлээд өгцөн байх үү гэж бодвол. Тэгэл хүмүүс нь одоо буцаах гэхээр аль хэдийн гараад явж исэн тэгэл за буцаахан цаашаа ингэж удаад байжсэн чээр эмээ одоо хүмүүс ирэхгүй гээл. Тэг ингээд миний цагаан сарын тогоо барих ажил нэг л хоног үргэлжилсэн юм. Дараад жил тогоо барих уу гэж үү? Мэдээж шүү дээ.